Эртний Монгол сургаал. Хэл сэтгэхүй ухамсар 3 1 ихтэй. Хүний амнаас гарах сайн сар зүйлийн давтамжийн химнэл хагас жилийн дараа цусан шингэн. Цусан шингэсэн үйл хагас жил болоход ясан шингэн. Тэр цагаас даруй 3 жилийн хугацаа өнгөрөхөд сүнсэнд шингэн. Ингэж шингэсээр удмын заяанд нөлөөлдөг. Тийм учраас монголчууд хүний удмыг харахтан тэднийхэн хүний мэс муутай бусдыг байнга муухилж дорд үзнэ. Яман өмгтэй ямагт ханилж үл болно гэдэг. Харин сайн үйлтэй сайхан мөхтэй хүмүүсийг тэдний удам сайн түшигтэй хүний гол алдахгүй нөхөрлөг хийгээд ураглахад сайн ухаантай үр заяа нь хэмээн. Эцэг их нь төвшин сайн хүмүүстэй тэдний багнал нэг жоохон буруудаад байна. Эцэг ихт нь нэг хошоо хүргээдэй гэж хөгшчүүл санаа зовж сууна. Тэгэхээр таны амнаас гарах үг зөвхөн танд биш. Танаас гарах үр хүүхэд ураг удамд ин удамшин. Тэднийхэн урт гартай орж гарахт нь анзаарч байгаарай. Тэднийхэн найдвартай түүнд итгэж болно гэх зэргээр ярилцсан. Хэрвээ та хүмүүсийг элдвэрт харуулхан хэлэх аваас монголчууд зээлж хэллээ гин. Яагаад гэвэл ирээдүйд төрөх үлс нь яг түн шиг гарах учраас.